Цагаан чон. Зохиолыг бичсэн зохиолч, яруу найрагч Бисүдэ Осрын Бероусон. Ардын ухааны дээжээс хүүхдүүдтэй. Цагаан хүү анчнаас бэлтэргээ нуух газар шилж, чонны ээж цагаан гичээ буган цахирыг товлов. Халил өндөр цавчим хаттай энэ газар хоёр өхөлтний хараа хүрхээс алхаа хөрөхгүй гэж бодов. 6 жил дараалан бэлтрэгүүдийг минь хөнөөж зөвхөн ганцхан бэлтрэг үүр мэлааж үлдээдэг цагаан хүү анчны хаваржааг ажиглаж цагаан гичи цавчим хадан дээр суухдаа эмгэнэлтэй жилүүдийг бодож нүдэнд нь нулимс бүрхэнэ. Энэ жил тийм эмгэнэл давтагдахгүй гэж горилно. Цөөн бэлтрэг гаргана гэж мэдэрч байсан ч зөвхөн ганцхан бэлтрэг төрүүлсэндээ цагаан гичи сэтгэл дундуур хөнгөн гонигтай. Наран жаргаж бүрий болох цагаар намын нуруу дамжин чандам нуулаа зорихоор ганц бэлтрэгээ хөхүүлэн үүрэндээ хэвтэж байтал. Гинтхэн хүний үнэр ханхих нь гарцаагүй цагаан хүү анчин мөн байв. Ганц бэлтрэгээ зуугаад гараад сунлаа. Чандам нь уулын зүгт буун дуу нүрэглэхтэй зэрэгцээд баруун хаанд нь сум тусгад зуусан бэлтрэгээ цагаан гичээ алдаж зөндөн өнхрөөд арай ядан тогтоод харлаа. Цагаан хүү анчин бэлтрэгийг нь газар саваад ганцгалж харагдав. Амиал хамгаалж бартаат хаданд нуугдаад хааныхаа шархаа долоож байгаа цагаан гичийн чинэрсэн хөхнөөс нь суурсаж тунарсан цусан дээгүүр нь цагаан зам татуулна. Цагаан гэрэлт саран авхайн зарлиг тааллаар цурам хийлгүй шүнжин шаналсан цагаан гичээ цагаан хүү анчин шаналган угаажуулахаар шийдэж цавчим өндөр цахир хаднаас үүрээр бууж эхэллээ. Салхины эсрэг зүгээс сэмхэн мөлхсөөр цагаан хүүгийн хаваржаанд ойртож гитэж хэвтлээ. Анчин цагаан хүү нохоогоо дагуулan алс гөрөөлөхөөр нарнаар мордохыг харлаа. Өглөөний сайлан дахиндар нь гарч үхрийнхээ зэл рүү хүүгээ унсээд явлаа. 3 настай хонгор хүү ээжийнхээ хойноос баацхан алхаж явснаа чулуугаар тоглоод саатаж сууна. Гинт өхөр мал жигтэйхэн үргэхэд хүүгээл гээд ээж нь ухсгээтэл 3 хөлтэй хөхүүл чон хонгор хүүг хувцсан дээрээс нь зууж хүзүүн дээрээ тавиад сунаж одлоо. Хөх тэнгэр минь гэж хашгираад ховинтой сүгэ гараасан алдаж ээж нь ухаан балартан унлаа. Хөөрхий цагаан жингэр хөлийнхөө өвчнийг чумартан хонгор хүүг үүрч зүтгэсээр өндөр хөрөнгийн баруун хисаанд өдөр өнгөрүүлэхээр бөгж хэвтэв. Хонгор хүү айж цочирдож ядарсандаа өрөөсөн хөлийг нь дэрлээд өвчүүнд нь шигдээд нам унтаж байна. Нялх баг амтны халуун дотн мэдрэмж чиглэсэн зовлонг нь хагаслах шиг чинэрсэн хөхийг нь эвлэгж байв. Хонгор хүү нойрмог тэмтэгчсээр хөхийг нь олоод хацраа бувалзуулан сүү залгилна. Цагаан гичи өдөш болмогц намын нуруу дамжин чандам нь ууландаа зорж очоод сувай янграар хооллож сулдсан биеэ тэнхрүүллээ. Хүүгээ чононд алдсан цагаан хүү анчин хүнд зовлон дунаж бодлого ширэн сууснаа. Олны хүчээр оролдвол асуултаа. Хоёулахнаа л хүүгээ олж ирье гэж ярихад хөх чинээд сүүн хасгараад хүүгээ амьд явааг зөнгөөрөө мэдээд байна. Хөдлөе гэж ээж аав хоёр нь нөхөр шийдлээ. Эдрэнгийн нурууг зорихоор боллоо. Алаг хайрханд хоргодон хан уулаар дамжиж их алдар баг адраар оргонон
Өлзитийн хөндөй уруудан гичингийн нуруу давж цагаан ууланд хэд хоноод цаашаа гудрийн хөндөй уруудан суман хадны нуруунд хэдэн сар байлаа. Энэгшиж дассан цагаан гичээ хонгороо хоёр эдрэнгийн нуруунд гарч юмт хайрханд орогнон нутагшив. 3 жил азарган чон ойртуулалгүй хонгор хүүдээ сүүгээ хөхүүлжээ. Цагаан гичээ. Цагаан чон хүлгэлсэн хүүхэд загийн шугууд сэвлгээ хийсгээд давхисан л гэн. Унаа болсон цагаан чон нь уртын дууны аяар уйлсан л гэн. Элдэв хачиртай цуурхал ярэ эдрэнгийн нуруунд тарж байлаа. Амтны ам хөнөхгүй гэж ангийн бууга үзмэрт залсан анчин байсан цагаан хүү дуран бариад үүрээр гардаг, дундуур сэтгэлтэй үдэшэрдэг. Мэлмийн нүднийг хараамуудаж мэндийн ч зөрүүгүй зүйлэг болжээ. Амьдын хагцалд учирсан анчны эхнэрийн үс цайжээ. Цагаан сарын шинийн нэгний өглөө царай өнгөчсөн цагаан хүү анчин цагаан чоноо хүлэглээд хүү заларч ирлээ. Цагаан эсгээ дэвсэж өгтөй гэж хашгирлаа. Бууцны хөлд хонгороог буулгаад буцаж яваа цагаан чононд буруу үйлийн эзэн цагаан хүү бурханчлан мөргөж залбирна. 7 настай хонгор хүү том болоод ээжтэйгээ нурууж зурч толгойных нь ус тахимаа өнгөрч намирна. Эрүүл чирэг өсөглөн хонгороо ижидээ тэврүүлэн баярын нулимс асгаруулна.